Sound of English хамтран үзүүлж байна. Англи хэлний асын зан сургалт. Сайн бацхан үзэгчдээ та бүхэн өнөөдрийн мэндийг хүргэе. Англи хэлний дуун шатны орчуулгын 11-р хичээл эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлээр бид passive voice буюу үйл үгийн идэвхгүй хэвийн хэлбэр, одоо өнгөрсөн ирээдүйн цагийн хэлбэр, за мөн үдгээрийг орсон өгүүлбэрүүдийг хамтдаа орчуулах болно. Хичээлдээ хамт байгаарай. Ингээд хичээлээ эхлүүлээд үйл үгийн идэвхтэй хэвийн жишээг харцгаая. They built this house in 14. Энэ өгүүлбэрийг орчуулах юм бол тэд энэ байшин 1486 онд барьсан гэж байна. Тэгэхээр үйлийг үйлдэж байгаа эзэн they байна. За тэд нар маань өгүүлэх хүний байранд орж ирж байна. Үүний араас орж ирж байгаа гол үйл үг built барьсан гэсэн үйл үг байна. За юуг барьсан бэ гэхээр this house буюу энэ байшин гэд тусагдхуун гишүүн байна. За 1486 буюу цаг орж ирсэн байна. Тэгэхээр үйлийг үйлдэж байгаа эзэн өгүүлэгт хүний байранд буюу үйл үгийн өмнө бичигдэж байгаа энэ хэлбэрийг бид нар үйл үгийн идэвхтэй хэвж дууддаг байгаа. Харин одоо бүгдээрээ саяны өгүүлбэрээ идэвхгүй хэв рүү буюу энэ байшин 1486 онд баригдсан гэсэн өгүүлбэрийг англиар хэлвэл This house was built in 1486. За бааз зэргийн өмнөх хэлбэрээс ялгаа гарч ирж байна. This house гэдэг маань өгүүлэгт хүний байранд байгаа ч гэсэн өөрөө үйлийг үйлдэж байгаа эзэн биш яах нэ. Харин үйл өртөж байгаа. За энэ өгүүлбэрээс яг хэн байшин барьсан бэ гэдэг нь тодорхой биш байна. Тэгэхээр бас үйл үгэн дээр бид нар was гэсэн хэлбэрийг нэмээд за 3 дугаар хэлбэр дээр гол үйл үг маань хувирж байна. Үүнийг бид нар үйл үгийн идэвхгүй хэв гэж дууддаг байгаа. Одоо бүгдээрээ үйл үгийн active буюу идэвхгүй хэвийг харьцуулсан жишээн дээрээс харъя. Эхний жишээ They built this house in 1486. За харин passive voice буюу идэвхгүй хэв дээр This house was built in 1486. За энэ дээрээс гол ялгаа юун дээр гарч иж байна вэ гэхээр This house буюу идэвхтэй хэвийн тусагдхуун гишүүн идэвхгүй хэвийн өгүүлэгт хүний байранд орж ирээд за гол үйл үгэн дээр бид нар be verb буюу was were гэсэн хэлбэрийг нэмээд өгсөн байна. За ингээд энэ өгүүлбэрийн жишээн дээрээс бүгдээрээ идэвхгүй хэвийг томьёолоод үзэх юм бол subject явж ирээд subject-ийн араас be verb туслах үйл үг. За гол үйл үг past participle буюу за үйл үгийн 3 дугаар хэлбэр дээрээ яваад за хэрвээ бид нар үеийн үйлдэгчийг тавьж өгөх юм бол by гэсэн өгтөрийг авч ирээд за үеийг үйлдэгчийг үүний араас тавьж өгнө. Тэгэхээр тусагдхуун хэдий subject-ийн байранд байгаа ч гэсэн үеийг үйлдэж байгаа эзэн биш харин үйлд өртөгч хэвээрээ байх нэ. Үйл үгийн идэвхгүй хэв нь идэвхтэй хэвийн хувирдаг бүх цагууд дээр хувирах боломжтой байдаг. Ингээд бүгдээрээ энгийн цагийн хувиргалуудыг жишээн дээрээс харцгаая. За эхний жишээ present simple буюу жирийн одоо цаг дээр байна. За the dog chases the bear. За үүнийг бид нэр идэвхгүй хэв рүү хувиргаж хэлэх юм бол the bear is chased by the dog. Буюу баавгай нохойд тугддгаа гэсэн ийм санаагаар хэлж байна. За дараагийн жишээ past simple буюу жирийн өнгөрсөн цаг байна. The dog chased the bear. Нохой баавгай хөөсөн. За үүнийг бид нэр идэвхгүй хэв рүү хувиргаж хэлэх юм бол the bear was chased by the dog гэж хэлэх нэ. Тэгэхээр өнгөрсөн цаг дээр was were гэсэн хувиргалаар хувирж байна. За одоо бүгдээрээ future simple-ийн жишээг харцгаая. Future simple дээр the dog will chase the bear. За үүнийг бид нар passive voice руу хувиргаж хэлэх юм бол the bear will be chased by the dog гэж хэлэх нэ. Тэгэхээр бид нар ирээдүйн цагийн will-ийг авч болно мөн is going to be гэж авч болох нэ. За бүгдээрээ present perfect цагийн хувиргалыг харцгаая. Идэвхтэй хэв дээр the dog has chased the bear. За үүнийг бид нар идэвхгүй хэв рүү хувиргаж хэлэх юм бол the bear has been chased by the dog. Тэгэхээр present perfect
tense-ээр бид нар have, has оруулаад за have, has-ийн араас орсон үйл өгөөд past participle дээр хувирах учраас be verb маань be нь болж хувираад за тэгэхээр passive voice-ийн гол үйл үг нь past participle дээр болох учраас chase гэсэн хэлбэрээр бичигдэж байна. Эндээс харах юм бол бид нар бүх цагууд дээр идэвхгүй хэв нь хэлэгдэж байгааг анзаараарай. Тэгэхээр идэвхгүй хэв дээр be verb буюу туслах үйл үг маань өөрийн цагийг өөртөө шингээгээд авч байна. Ингээд бүгдээрээ идэвхгүй хэвийг орсон өгүүлбэрүүдийг хамтдаа орчуулцгаая. Таны амжилтын жигүүр болсон 20 жил. Jet School of English. Монголоос англи хэл рүү хөрвүүлж үзье. За эхний өгүүлбэр нь Пауло Коэльогийн номнууд олон хэлнээ орчуулагдаж байсан гэсэн өгүүлбэр байна. За орчуулах гэсэн үйл үгийн translate. За past participle translated гэж хэлэх нь. За хоёрдугаар өгүүлбэр энэ ном хаана хэвлэгдсэн бэ? За үйл өгүүлцэн эзэн тодорхойгүй байна тийм ээ. Асуулт байна. Тэгэхээр бид нар асуултыг үүсгэхдээ be verb subject-ийнхаа өмнө гаргаж ирж болно. Харин be verb-ийн өмнө цагийн туслах байх юм бол цагийн туслахаа үеийн эзний өмнө гаргаад ирж болно. За хэвлэгдэх гэсэн үйл үгийг бид нар print, за past participle хэлбэр нь printed болж байна. За 3 дугаар өгүүлбэрийг хамтдаа харцгаая. Энэ киног өнөөдөр дахин үзүүлнэ. Энэ киног өнөөдөр дахин үзүүлнэ. За үзүүлнэ гэдэг маань show гэсэн үйл үг байна. За үүнийг бид нар past participle хэлбэр нь shown гэж хувирдаг байх нэ. За дөрөвдүгээр өгүүлбэр маа асуулт байна. Энэ киног маргааш үзүүлэх үү гэсэн ирээдүйн цаг дээр. Энэ киног маргааш үзүүлэх үү? За 5 дахь өгүүлбэр чи хэдэн он төрсөн бэ? Чи хэдэн он төрсөн бэ? За төрөх гэсэн үйл үг маань bear гэсэн үйл үг ба. За bear гэдгийг past participle хэлбэр рүү born болгож байна. За ингээд бүгдээрээ эхний өгүүлбэрийг орчуулцгаая. Пауло Коэльо гэдэг маань зохиолч гэдэг тийм ээ. За Paulo Coelho's books have been translated into many different languages. Орчуулагдаж байсан гэсэн хэлбэрээр бид perfect цагийг хэрэглэж болох нь. Paulo Coelho's books have been translated into many different languages. За хоёрдугаар асуултыг харцгаая. When was this book printed? When was this book printed? Тэгэхээр асуултыг бид нар be verb нь дангаар орж явах юм бол subject-ийн өмнө орж ирээд when was this book printed гэж асууж болох нэ. За 3 дугаар өгүүлбэрийг орчуулцгаая. This movie will be shown the day after tomorrow. За ирээдүйн цагийн will орж ирсэн байна. Be shown the day after tomorrow нөгөөдөр гэдэг үг гарч ирж байна. За үүнийг бид нэр be going to-гээрээс хэлж болно. This movie is going to be shown the day after tomorrow гэж хэлэхэд мөн буруу байх биш байна. За бүгдээрээ дараагийн асуултыг орчуулцгаая. 4-р асуулт. Will this movie be shown tomorrow? За will гэдэг маань цагийн туслах subject-ийнхаа өмнө орж ирээд за be verb маань subject-ийнхаа хойно нь бичигдэж байгааг анзаараарай. За 5-р өгүүлбэрсэн чи хизээ төрсөн бэ? Хэдэн он төрсөн бэ гэсэн асуулт мэ? When were you born? When were you born? За бас энийг сонирхолтой төрөх гэдэг үг маань бас англи хэл дээр итгэхгүй хэв рүү явдаг ханаа. Яагад гэвэл бид нар өөрсдөө төрдгөө бидний ээж маань төрүүлдэг учраас итгэхгүй хэв рүү хувирдаг байх нэ. Англи хэлний дунд шатны орчуулгын 11-р хичээл үргэлжилж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар англи хэл дээрх үеийн итгэхгүй хэвүүдийг үзэж байгаа лээ. Бид нар дөнгөж сая итгэхгүй хэвийн энгийн цагуудыг харсан бол одоо бүгдээрээ үргэлжилсэн цагуудын хэлбэрийг харцгаая. За эхний баган дээр цагуудын нэршлиг өгсөн бол 2 дугаар баган дээр итгэвтэй хэвээр бичигдсэн жишээнүүд, харин 3 дугаар баган дээр итгэхгүй хэвээр бичигдсэн жишээнүүд байна. Ингээд бүгдээрээ present continuous буюу жирийн одоо үргэлжилж байгаа цаг дээр
Жишээ харцгаая. The dog is chasing the bear. Нохой баавгайг тууж байна, хөөж байна гэсэн юм жишээ нь. Харин баавгай нохойд хөөгдөж байна гэд итгэхгүй хэв дээр хэлэх юм бол бид нар the bear is being chased by the dog гэж хэлэх нь. Энэ дээр хоёр be verb орж ирж байна. За эхний be verb нь continuous цаг буюу үргэлжилсэн цагийн туслах байгаа бол харин хоёрдугаар be нь passive voice-ийн туслах байна. Тэгэхээр бид нар үргэлжилсэн цаг дээр одоо үргэлжилсэн цагийг am, is, are, being, PP буюу past participle гэсэн үеийн хэлбэрийг тавьж өгнө. За past continuous цагийг харцгаая. The dog was chasing the bear. Нохой баавгайг тууж байсан. За үүнийг бид нар өнгөрсөн цаг руу итгэхгүй хэвээр хэлэх юм бол the bear was being chased by the dog. Тэгэхээр past continuous цагийн итгэхгүй хэв нь was, were, being, past participle буюу гол үеийг нь хургалыг өгнө. За future continuous цагийн жишээг харцгаая. The dog will be chasing the bear. Нохой баавгайг хөөж байх болно, тууж байх болно гэж хэлсэн өгүүлбэрийг бид нар итгэхгүй хэв рүү хургаад хэлэх юм бол the bear will be being chased by the dog. За хоёр be verb эхнийх нь үргэлжилсэн цагийн хоёрдугаарх нь итгэхгүй хэвийн үйл үг байна. За present perfect continuous гэсэн цагийг харцгаая. The dog has been chasing the bear. За үнийг орчуулан хэлэх юм бол нохой баавгайг туусаар байсан гэсэн санаа гарч ирж байна. За үнийг бид нар итгэхгүй хэв рүү хургаад хэлэх юм бол the bear has been being chased by the dog гэж хэлэх нэ. Тэгэхээр бид нар эндээс харах юм бол за be verb маань хоёр орж иржээж бид нар continuous цагийн passive voice-ийг үүсгэж болох нэ. Ингээд бүгдээрээ англи өгүүлбэрийг одоо монгол хэл рүү орчуулцгаая. За эхний өгүүлбэр гарч ирж байна. I'm being taught how to play the guitar at the moment by Susan. Тэгэхээр гитар заалгаад байгаа хүн нь би байна, зааж байгаа хүн нь Susan байна. За үүнийг бид нар орчуулан хэлэх юм бол би гитар яаж тоглохыг Susan-гаар заалгаж байгаа гэж хэлж болох нь байна. За хоёрдугаар өгүүлбэрийг орчуулцгаая. We couldn't use the classroom because it was being painted. We couldn't use the classroom because it was being painted. За it гэдэг маань the classroom гэсэн үгийг хэлж байна. За бүгдээр энийг орчуулах юм бол ангийг будаж байсан тул бид нар орч чадаагүй. За ангийг будаж байсан тул бид нар хичээлдээ буюу ангидаа орч чадаагүй гэсэн ийм өгүүлбэр гарч ирж байна. За 3 дугаар өгүүлбэрийг орчуулах юм бол many new buildings will be being built next year. Ирээдүйн цагийн үргэлжилсэн хэлбэр байна, тийм ээ. Many new buildings will be being built next year. За үүнийг монгол руу орчуулад хэлэх юм бол дараа жил олон шинэ барилгууд баригдаж байх болно гэж орчуулж олно. За 4 дугаар өгүүлбэрийг харцгаая. English has been being taught in Mongolian schools since 1990. English has been being taught in Mongolian schools since 1990. За perfect цаг байна. За үүнийг орчуулан хэлэх юм бол англи хэл Монголын сургуулиудад 1990 оноос хойш заагдаж байгаа гэсэн хэлбэрөөр бид нар орчуулж болох юм аа. Бүгдээрээ сая англи өгүүлбэрийг орчуулсан. Харин одоо монголоос англи хэл рүү орчуулцгаая. Эхний өгүүлбэр намайг тэнд очиход шинэ ногоо зарагдаж байсан. Намайг тэнд очиход шинэ ногоо зарагдаж байсан. За
За зарагдаж байсан байлаа гэж орчуулж болно. За хоёрдугаар өгүүлбэр. Чи англи хэл заалгуулж байгаа юу? Асуулт байна. Чи англи хэл заалгуулж байгаа юу? За гуравдугаар өгүүлбэр. Маргааш өдөрт тэр байцаагдаж байна да. Маргааш өдөрт тэр байцаагдаж байна да. Гэсэн өгүүлбэрүүд байна. Тэгэхээр аль үргэлжилсэн цаг дээр хуурах вэ гэдэг маш сайн бодоод хийгээрэй. Ингээд багштайгаа хамт эхний өгүүлбэрийг орчуулцгаая. When I arrived there, new vegetables were being sold. New vegetables were being sold. Шинэ ногоонууд зарагдаж байсан гэдгийг бид нар ингэж хэлэх нэ. За хоёрдугаар асуулт байсан тийм ээ. Асуултыг орчуулвал чи англи хэл заалгуулж байгаа юу гэх юм бол Are you being taught English? Are you being taught English? Тэгэхээр энэ дээр яг зааж байгаа эзэн бол байхгүй тийм ээ. Би гэдэг маань өөрөө заагаад байгаа ш харин заалгуулж байгаа эзэн учраас passive voice байна. За 3 дугаар өгүүлбэрийн орчуулгыг харцгаая. Тэр гэдэг маань монгол хэлэнд бол хүйс заагаагүй харин англи хэл дээр бид нэр өөрсдийн хэлэх гээд байгаа хүйсээрээ he or she гэдэг аль нэгээр нь хэлж болно. He or she will be being questioned tomorrow at this time. Ирээдүйн үргэлжилсэн итгэхгүй хэв байна. Яа тэгэхээр байцаагдаж байх болно гэж хэлсэн тийм ээ. He or she will be being questioned tomorrow at this time. Англи хэлний дунд шатны орчуулгын 11-р хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Өнөөдрийн хичээлээр бид нар англи хэл дээрх үйл үгийн итгэхгүй хэвийн өнгөрсөн одоо ирээдүй цагууд болоод үргэлжилсэн цагуудын хэлбэрүүдийг хамтдаа харж өгүүлбэр орчууллаа. Хичээлдээ хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн хичээл дээр уулзлаа. Түр баяртай.